Чингис хаан үндэсний музей, Чингис хаан судлалын олон улсын холбоо хамтран зохион байгуулдаг цуврал лекцийн энэ оны эхний лекцийг 2026 оны 4-р сарын 2-ны өдөр олон нийтэд зориулан Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Монгол улсын боловсролын их сургуулийн профессор Гэрэл Бадарах нь Монголын дундад зууны түүх, ялангуяа сурвалж бичиг судлалаар мэргэжсэн тэргүүлэх эрдэмтдийн нэг. Түүний тавьсан их Монгол улсын харьяат хүмүүс нэр хож сэдв нь түүхийн нарийн задаргаа шаардсан агуулгатай байсан нь лавтай. Тус лекцийн ач холбогдол нь монголчуудын түүхэнд хаад язгууртнуудад олгодог нэр, цол, чимэг болон хоч нэршил нь зүгээр нэг дуудах нэр биш, тухайн хүний гавьяа зүтгэл, зан чанар, эсвэл улс төрийн статусыг илэрхийлдэг байж. Профессор Гэрэл Бадарах энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн учраас Английн Кембриж их сургууль, шинжлэх ухааны академи, шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монголын үндэсний музей зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, музейн төлөөлөл болох багш, судлаач, оюутнууд зэрэг 100 гаруй хүнд монголчуудын нийгмийн харилцааны түүхийг илэрхийлсэн чухал их сурвалжууд дээр түшиглэн өргөн хэлэлцүүлэг хийлээ. Түүхийн маргаантай асуудлуудын нэг хэсэг болох зарим хаадын хоч нэр, жишээ нь Хувлаас эзэн хаан, Илбэг нэгүүлсэгч, Автай очрой сайн хаан гэх мэт түүх бичлэгт өөрөөр тайлбарлагддаг. Харин орчин үеийн хэрэглээнд түүхэн нэршил, цол хэрэгмийг өнөөгийн соёл урлагийн бүтээлүүдэд хэрхэн зөв хэрэглэх тухай нарийн асуудлуудыг хэлэлцэн ариун мэдлэг олж авсан оролцогчид сэтгэл хангалуун байгаа нь хараглаа.